энэ голын цэнгэлт гэж нэрлэдэг байсан шүү дээ. Манай одоо энэ стадионч. Тэгээ энэ хавьд чинь байр юу байхгүй, барилга байгууламж байхгүй. Тэгээ нэг автобуснууд бага байсан учраас зээл 130 машины твшин дээр ингээд санд засаад задгаа машин голын цэнгэлт гэж бичсэн. Тэгэл тэрэн дээр чинь автобусан суугаарч тэр үеийн автобус айгүй их шатцтай ихтэй бөхчм. Одоогийнх шиг ч бас алахгүй халуул халсан шиг халдаг байсан үе. Тэгэхээр аль болох задгаа машин дээр яваад энэ голын цэнгэлтээр ирэх бол аз жаргал байгаа шүү. За тэгээ ирээд мэдээжээр наадмын стадионыг тойроод нөгөө нэг алдарт бор цаастай одоо хуушуура идэх нь бол одоо яахын аргагүй нэг гоё чимгэн амтан. За тэгээд төгрөг хорийн энториогоо ундаагүй. За тэгээ ууж яваад одоо 9-р хаалгаар ч юм уу ороод наадмаа бөхөө үзэх нь бол үнэхээр бахархалтай. Тэр чинь ингээд бүр багаас нь суудсан кодлогдсон мэдрэмж. Яг тэрнтэй адилхан тэр үед ч байсан Монголын ард түмний нэг заншил байна. Би нэг зураачмантай ярьж ирсэн. Стадионыг нэг актер гоё чимээд хэрэггүй маа. Монголын ард түмэн өөрсдөө чимчдэг юм. Яаж гэдэг. Тэд нар өглөө ирэхдээ хамгийн гоё өнгөлөг дээ уусас малгай толгоогоо өмсөөр тэгээд одоо төр засалтаа тусан төр засалтаа үндүүлсэн тэр өөрийнх нь бахархсан одон медалаа зүгээд ингээд ирнэ гэдэг бол өөрөө том одоо крас болчихсон. Тайз. Өөрөө өнгө нь өөрөө хичнээн гоё гэж